За 7 дугаар бодлогын хувьд машины юу өгсөн бэ гэхээр хурд өгсөн. За дахиад бид нарт T цаг явахад хугацаа өгсөн. Гэтэл үлдсэн зам дээр 24 км болохоор дутуу үлдчихэд байгаа явах газраа. Тэр нийт замын хэмжээг бид олох гэж байгаа. Тэгэхээр бид нар нийтдээ замыг юу нь яаж тооцоолж болдог вэ гэхээр зам болвол бид нар хурдыг хугацаагаар өрчүүлж өгдөг. Хурдыг хугацаагаар өрчүүлэх нь. За тэгвэл машин 84 км/цагийн хурдтай явж байгаа 84-ийг хугацаагаар өрчүүлэхээр T юм байна. Гэтэл очих газраа 24 км дутуу байна гэдэг нь тухайн газар очихын тулд бид нэр 24 км-ийг нэмж өгнө гэсэн. Ингээ бидний хариулт бол Б хариулт ахны. За 8 дугаар бодлого дээр тэгштгэл бодохоор энэ багш нүглийн эхлээд энэ хэсгийг эмэгтгэж. Тэгэх юм бол 1-ийг хуваах нь 1-ээс асах нь 1-ээс асах нь 99. 1 хуваах нь тэг 100-ийн 1 болж ирнэ. Тэнцүү. За би энийгээ хойш нь гарахаараа хасаж нэмж таарна. Тэгэхээр нэг дээр хэд хэсэг нэмээд 100 гэж бодчих. За одоо энэ дээр үлдэлийн дараалал явах юм бол 1 2 3 4 үлдэлтэй. За дөрөвдүгээр үлдлийг гүйцэтгэхийн тулд бид нар энэ хувааж байгаа тоог мань хойшоо үржүүлэх хэрэгтэй. Тэгэхээр 100 30 тэг 100-ийн 1 болчоор энэ бол 1 гарах юм байна. 3 дахь бодлого бол бид нар 99-ийг хэдээс асуулныг гарах вэ гэхээр би нэг дээр 99-ийг нэмж өгнө. Энэ бол 100 гарна. За 2 дахь үлдэл дээр бол бид нар хуваагчийг олох гэж байгаа учраас хувааж өгнө. Тэгэхээр 1-ийг 100 хуваахаар тэг 100-ийн 1 нэгдүгээр бодлого нь хасагдагчийг олох гэж байгаа. Хасагчийг олох гэж байгаа учраас 1-ээсээ тэг 100-ийн 1-ийг хасаж өгнө. Тэгэхээр энэ тэг 100-ийн 99 буюу Б хариулт болох нэ.